Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За татварын багц хуулийн төслийг 2025 онд хийнэ гэсэн хүлээлт энэ онд ч үргэлжлэхээр байна. Олон удаагийн хилцүүлэг олон нийтээс санал авч боогдсон гэх татварын хуулийн төслүүдийг 2025 оны эцэст засгийн газар улсын их хурлд өргөн барьсан. За иргэд аж ахуй нэгжүүдийн хувьд татварын дарамтыг бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэж ерөнхий сайд Зандан Шатар мэдэгдэж байгаач за өргөн бариад байгаа хуулийн төслүүд өмнө боловсруулагдж байсан төслүүдээсээ дордож за үр дүн багтай шинжилэл хэмээх ойлголтыг төрүүлж байна гэдгийг судлаачид шүүмжилж байна. Хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, за татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эдгээр хуулийн төслүүдээс энэ удаагийн дугаард хувь хүний орлогын албан татварын тухай мэдээллийг тоомлог хүргье. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2019 онд шинжилэн найруулж баталснаар 2020 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2020, 22, 23 онуудад хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч томоохон шинжилэл хийгдээгүй. Хувь хүний орлогод албан татвар ноогдуулах, уг албан татварыг төсөвтөлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд хангалтгүй байсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Цалин улсны орлогоос гадна үйл ажиллагаа, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний шууд бусад төрлийн орлогод албан татвар ноогдуулахаар хуульд заасан ч хамрагдалт хангалтгүй тэгш шудраг байдлаар татварын хувь хэмжээг хуульчлааг нь нэг хэсэгт нь давуу тал болгож байгаа бол нөгөө талаар бүхэн орлогоо тайлагнах хөшүүрэг хуульд дутагдaltaй байна. 2007 оны хуулиар хувь хүний орлогын албан татварыг цалингийн орлого шатлалтай байсныг бууруулад 1% хэмжээтэй буюу 10% болгосон. Тийм нэг 4.10 гэдэг бодлогын хүрээнд. За тэрнээс хойш ер нь бол дөрвтэй реформ огт хувь хүний орлогын албан татварын хувьд хийгээгүй. Шөө бүр бутсан гэсэн ухарсан байна шүү дээ. Хувь хүний орлогын албан татварын ачааллыг буюу татварын хувь хэмжээг эрс одоо бууруулад ганцхан хувь хэмжээтэй буюу 10% болгосныг буцааж эргэж шатлалтай болгоод цалинд оногдуулах татварын одоо ачааллыг нэмэгдүүлсэн гэсэн. Тийм шинжилэл хийснээс өөр хувь хүний орлогын албан татварт дөрвтэй шинжилгээг огт хийгээгүй. Тэгэхээр шинжилдэггүй ганц л татвар байгаа нь хувь хүний орлогын албан татвар. Тэр хөнгөлөлт үндсэндээ бараг байхгүй. Тэр хүн насан туршдаа ганцхан удаа орон сууц судалдаж авна. Нэг хүүхдийг их сургуульд нэг л удаа сургана. Тэгээд өөр одоо хөнгөлөлт үндсэндээ байхгүй. Цалингаасаа бол жишээлбэл 500 мянган төгрөг хүртэл цалинд 20 мянган төгрөгийн хөнгөлөлт хэвлүүлнэ гэж 500 мянган цалин одоо өнөөдөр байхгүй шүү дээ. Хамгийн бага цалинд 792 мянган төгрөгнөөс эхлэх ёстой байтал чинь байхгүй зүйл төр хүртэл одоо хөнгөлтийн дүн тавьчихсан. Тэгээд нэг 3 сая төгрөг нэрлсэн цалин бол одоо 3 сая төгрөг бол дундаж болчиход шүү дээ баг. Тэгэхээр нэрлсэн цалин 3 сая хүрэхэд ямар ч хөнгөлт байхгүй. За ийм одоо хууль хэрэгжиж байгаа. Хувь хүний орлогын албан татвар нь төсвийн орлогын 10% ч хүрдэггүй ч за нийслэл орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гол татвараа. За нөөт болон нийгмийн даатгалын шимтгэлтэй харьцуулахад төсвийн оролцоо бага хэдий ч хамрагдалтыг нь аваад үзвэл цалин авч үйл ажиллагаа явуулж за хөрөн эзэмшиж борлуулж байгаа гэд олж байгаа бүхий л төрлийн орлогоосоо иргэд та бид энэ төрлийн татварыг төлдөг юм а. За иймээс ч цар хүрээний хувьд бол өргөнд тооцогдож байна. За тэр дундаа хувь хүний орлогын албан татварын орлогын 80%-ыг та бидний цалингаасаа сар бүр өгдөг татвар бүрдүүлдэг. За 2023 оноос эхлээд орлогын хувь хэмжээнээс хамааруулж шатлсан татварын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээний хувьд цалингийн орлогот ноогдуулахдаа за жилийн орлого нь 120 сая төгрөг буюу за сард нэг 10 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн хувьд 10%-аар за жилийн 120-оос 180 сая төгрөг буюу сарын 15 сая төгрөгийн цалинд 15%-аар харин жилийн 180 сая төгрөгөөс дээш буюу 15-аас дээш сая төгрөгийн цалинтай иргэдийн хувьд 20%-аар тооцож энэ татварыг төлдөг юм а. Орлогын шатлсан байдлаар хэрэгжүүлэх нь бол олон улсад бол байдаг жишээ. За манад бол тодорхой хугацаануудад хэрэгжүүлээд зарим жилүүдэд болоод одоо тэгээд сая татварын өөрчлөлтийн хуулиар 2023 оноос эхлээд дахиад энэ орлогын шатлал руу ингээд 3 шатлал руу шилжээд явж байгаа. Гэхдээ энэ бол орлогын шатлал маань өөрөө одоо ялангуяа энэ амжиргааны ялгаатай төвшөнтэй байгаа иргэдийн орлогыг хамгаалахад бас чухал ийм үүрэг байдаг учраас энэ бол байж ах ёстой гэж ингэж бодож байгаа. Гэхдээ шатлал нь бол 3 биш, нэлээд олон шатлалт
шатлалтайгаар явах хэрэгтэй. Манайд бол ингээд алхмын аваад үзэхээр 10 сая хүртэл 10-аас 15 сая 15-аас дээш гээд ингээд гурвал хуваасан байж байгаа. Тэгэхээр энийгээ бол олон шатлалтай болгох тусмаа иргэд дээр ирэх дарамт нь арай бага байх болов гэсэн ийм бодол байж байгаа. За тэгээ ер нь бол мэдээж хөдөлмөр эрхэлж байгаад нь хүмүүсүүдийн хувьд бол энэ олон шатлалтай болоод ирэх юм бол түрүүний ярьжсэн нөгөө хуваараа хөдөлмөр эрхлэгчидтэй бас ингээд харьцуулаад үзэх боломжууд нь нэмэгдэх болов гэсэн юм бодолтой. Цалинд ноогдох, ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 11.5% байгаа бол 10 сая төгрөг хүртэл цалинтай иргэдийн хувьд 10%-аар орлогын албан татвар төлж байна. Өнөөдөр 1 сая төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалын шимтгэлд 115 мянган төгрөгийг сар бүр төлж үлдэж байгаа дунд хувь хүний орлогын албан татвар төлдөг. 1 саяын цалинтай хүний хувьд орлогын албан татварт 88.5 мянган төгрөг төлж, хуульд заасан татварын хөнгөлөлтөөр 18 мянган төгрөг хөнгөлүүлж, татвар нийгмийн даатгалд 185.5 мянгаыг суудгуулж 814.5 мянган төгрөгийг гарт авдаг. Эд мэд цалингийн хэмжээнээс хамаарч ноогдох татвар шимтгэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч цалинд ноогдох суудгалын хэмжээ 18.5-аас 20.4 орчим хувьтай байгааг та харж байна. 1 сая төгрөгийн цалинтай хүний төлж байгаа татвар шимтгэлийн хэмжээ 5 сая төгрөгийн цалинтай хүнтэй ижил хэмжээнд суудагдаж байна. Угтаа улс орнууд орлогын ялгаатай дүнд ялгаатай татвар ноогдуулах замаар иргэдийнхээ орлогыг хамгаалдаг бол манайд 10 гих хэд өндөр орлогын татварын хувь хэмжээний босго тавьж иргэдийн орлогоос татвар авч байна. 2023 оноос орлогын шаталсан татварыг ноогдуулж эхэлсэн ч 10 гих доод хатуу хувь хэмжээг өөрчлөг учраас бага дунд орлоготой иргэдэд энэ төдийл нөлөөлөөгүй. Улсын хурлд өргөн бариад байгаа хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ч энэ хувь хэмжээг өөрчилсөнгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийг хараад үзэх юм бол бас иргэдэд бол тийм ч их яг бодиттой орлогод нь бол мэдэгдэхүйц дөрөвтэй нөлөө үзүүлэх хэмжээний бас байж чадхааргүй байна уу гэж ингэж харж байгаа. Ер нь бол зөвхөн иргэдийн гол хүсэж байгаа хүлээлт маань яаж юм гэхээр нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголт нь өндөр дүнтэй байгаасай. За тэгээд нэмэгдсэн үртгийн албан татварын одоо босго маань өндөр байгаасай гэсэн нэг иймэрхүү байдлаар бол иргэд бол дийлэнх нь хүлээлттэй байгаа. За дээрээс нь нэмээд цалингийн буюу нөгөө хүн амын орлогын албан татвар дээр бол нөгөө голын шатлалт руу шилжүүл илүү бас гар дээр үлдэх орлого нь нэлээд сайн байх болов гэсэн ийм бодолтой хүлээлттэй байгаа. Гэтэл одоогийн энэ өөрчлөлтийг хараад үзэх юм бол яг тиймэрхүү иргэдийн хүсэн хүлээжээс өөрчлөлт бол харьцангуй бага тусаа юу даа гэж ингэж харагдаж байна л да. 92 онд батлагдсан хувийн хүн амын орлогын албан татвар гэж байлаа шүү дээ. Тэрэн дээр бол хамгийн ихний татварын босгоч нь 5% байлаа. Бүр 2% ч байсан гэж бодоход тэгээд тэр үе чинь нөгөө 4.10-ын тогтолцоог шилжүүлэхдээ тэр жижиг одоо орлоготой бага орлоготой иргэдэд авч ийсэн тэр хувь хэмжээг өсгөөд 5-10% болгонгуудаа нөгөө өндөр орлогоор төлж ийсэн баян хүмүүст гэсэн үг шүү дээ. Илүү өндөр орлоготой хүмүүсийн төлж ийсэн хувь хэмжээг бууруулж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө ингэх юм бол нөгөө бага орлоготой иргэдэд дэмжих биш, өндөр орлоготой иргэдэд дэмжих тийм хууль руу шилжүүлчихэж байгаа юм. Одоо тэгээд өндөр орлоготой иргэд нь сая нөгөө шатлал тогтоолоо шүү дээ. Өндөр орлоготой иргэдийн хувьд тэр чинь хувийн хэмжээг нэмэгдүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нийгэмд ямар их эсэргүүцэл үүсэж байна. Тэгэхээр өндөр орлоготой иргэд бол энийг чи эсэргүүцээд байна гэдэг чинь мэдээж хэрэг тэр хүмүүс 10%-аараа л тогтоох сонирхолтой байна шүү дээ. Гэтэл бага орлоготой иргэдийн хувьд тийм ээ сая төгрөгийн орлоготой иргэний хувьд одоо 10 сая төгрөгийн орлоготой иргэнтэй адилхан 10%-аар авах нь шударга муу юм уу? Нөгөө татварын тэгш байх зарчим ч юм уу 5% болгож болно шүү дээ. Яагаад заавал 10 босго нь 10 байх ёстой юм? Хамгийн ихний хувь нь те 5 байж болно. Заавал 500 мянган төгрөгийн сарын чөлөөлөх гээд байхаараа жахаасаа илүү хувь хэмжээг нь бууруулад өчгөө. Харин шатлалынхаа хувьд ямар дүн дээр нь 5% байх юм, ямар дүн дээр нь одоо 10% байх юм гэдэг нь. Тэгэхээр ер нь бол одоо эрс шинжилгээг яаж хийх ёстой вэ гэхээр тухайн орлогоор хэдэн хүн амьдарч байгаа вэ? Тэгээ хичнээн хүний амжиргааг энэ одоо цалингийн орлогоор байдгүй энэ орлогоор бүрдүүлээд байгаа. Юу залгуулад байна вэ гэдгийг харгалзаж гэр бүлийн бүтцийг буюу тухайн орлогоор амьдарч байгаа хүмүүсийн одоо бүтцийг харгалцсан өөр хувь хэмжээ тогтоох ёстой гэж үзээд байгаа. Нэгдүгürt, хоёрдугürt гэр бүлээрээ татвараа орлогоод одоо нийлүүлээд татвараа
одоо нөгөө гэр бүлийн бүтцээс хамааруулсан орлого оногдуулсан татрыг төлөх боломжийг одоо ядаж ихний ээлжийн сонголттойгоор тийм ээ. Яг зөвхөн дангаараа хувь хүнээрээ төлмөр байвал тэрийгэ сонгож болно, үгүй бол гэр бүлээрээ гэдэг. За энэ өөрчлөлтийг хийх байх гэж харж байсан. Энийг манай хүмүүс бол ойлгодоггүй биш мэдчихэл байгаа. Одоо зөндөө олон ойлгодог гэсэн мөртлөөс энэ шинжилгээг хийхгүй байна. За дараагийн тохиолдолд болохоор зэрэг энэ яагаад заавал 10% эхлүүлээд байгаа. Ялангуяа цалингийн татварыг. Тэгээ хувь хүний орлогуудыг бүгдийг ингээд жижигээр нь жирэгчих юм. Нэг нэгээр нь гэсэн. Тэгээ тус нь татвар аваад. Тэгэхээр энэ өөр ойлгомжгүй байдал үүсгэж байгаа. Дээрээс нь татвараас одоо зайлсхийх. Одоо цалин үйл ажиллагааны орлого хоёрыг нийлүүлээд одоо шатлалтай байлгах гэжсэн шинэ хувилбар төр буцаагаад болоод тус нь болгосон байлээ. Тэгтээ үйл ажиллагааны орлого нь 10% татвартай. Одоо нэг 1% татвар чинь байхгүй болно. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа иргэний татврын ачаал бас нэмэгдэнэ. За дээрээс нь ногдлошгийн орлогч байдаг юм уу, хүүгийн орлогч байдаг юм уу, ийм орлогоудаас тусдан татвар аваад явж байгаа нөгөө их хэмжээний орлоготой хэсэг одоо татрын ачаал нь бага байна гэсэн үг байхгүй юу? Ер нь орлогын татрын үндсэн зарчим бол бага орлоготой хэсэгт бага хувь хэмжээгээр, ахиу орлоготой хэсэгт арай ахиу хувь хэмжээгээр оногдуулах хэрэгтэй. Яг гэвэл ахиу орлоготой хэсэг чинь татвар төлсөн ч гэсэн цаана бага орлоготой иргэнтэй харьцуулах юм бол амжиргаандаа зарцуулах орлого үлдэнэ гэсэн үг байхгүй. Тэр зарчмаараа арай ахиу тогтоодог бол манайд эсрэгээрээ цалингийн орлогоос 20% хүртэл татвар төлөөд эсрэгээрээ ногдлошгийн орлого энтрээс 5% татварч байдаг юм уу? Ийм төлөх зохицуулт хэвээр байгаа. Цалин авч хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хатуу хуваараа хөдөлмөр эрхлэгчдэд давуу тал олгосон. Бодит цалингийн орлогыг бууруулсан өндөр босго, тэгш хүртээмжгүй хөнгөлөлт чөлөөлөлт гээд хувь хүний орлогын албан татварын хуулийн шинжилэлээр олон өөрчлөлтийг олон нийт хүлээж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, шаталсан татварын тогтолцоог боловсронгуй болгох замаар бүх нийтээрээ татвараа төлдөг татварын орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжиж, бүс, орон нутаг, хүн ам, ажиллах хүч татах, татварын ялгаатай бодлогыг биедээ хэрэгжүүлэх, татварын тайланг, цахимаар урьдчилан боловсруулж, татвар төлөгчийн төлөх тайлгнах үйл ажиллагааг хялбаршуулах үндсэн зорилготой гэж засгийн газраас танилцуулж байгаа ч энэ хуулийн төсөл нь нийтийн хүлээлтэнд хүрсэнгүй. За татварын хувь хэмжээг багасгадаггүй юмаа гэхэд татварыг 100%-аар хөнгөлөх орлогын хэмжээгээр одоо бага дунд орлоготой иргэдийг дэмжих боломж байдаг. За улс орнууд ч энэ жишгийн одоо татварын бодлогыг хэрэгжүүлдэг. За жил тойрон хүлээж байгаа энэ хуулийн төсөл нь өргөн баригдахдаа 2025 оны 2 дугаар сард боловсруулж за олон нийтээс санал авчирсан төслөөсөө дордсон байдлаар орж иржээ. За тодруулах юм бол 2025 оны 2 дугаар сард хувь хүний орлогын албан татварыг 100%-аар хөнгөлөх орлогын хэмжээг жилийн 9.6 сая төгрөг буюу сарын орлогын 800 мянган төгрөг хүртэлх одоо орлогыг шууд одоо татвараас чөлөөлөхөөр оруулж ирсэн. Харин 2025 оны 12 дугаар сарын 30-нд өргөн баригдахдаа хөнгөлтийн хувь хэмжээг багасгаж за сарын орлогыг 500 мянган төгрөг байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Засгийн газраас яг бага дунд орлоготой иргэдэд дэмжиж орлогын чөлөөлье гэдэг байдлаар хандж байгаа юм. Гэтэл 500 мянган төгрөг гэдэг чинь өөрөө яг ийм дүн тогтоожохоор хэрвээ инфляц ийм хэмжээтэй өндөр байгаад байх юм бол дараа жилийн 500 мянга, энэ жилийн 500 мянгаас ямар болох вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр чи энэ яг ийм бодиттой нэрлсэн тоо тогтоочхоор энэ нь өөрөө цаг хугацааны хувьд бол одоо нөгөө бичил жижиг аж ахуйн нэгж иргэдээ хамгаалалт болж чадахгүй байна. Тэдэнд дэмжлэг болж чадахгүй байна гэсэн засгийн газрын өгөөд байгаа байр суурьтай бол жишээ нь миний хувьд бол эсрэг байр суурьтай байгаа юм. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд вүлээ? Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээсээ бага хэмжээгээр орлогыг чөлөөлнө гэдэг чинь өөрөө энэ чинь нөгөө ядуугаас ядуу өөрөөр хэлбэл одоо 500 мянган төгрөгийн цалинтай хүн байгаа билүү гэд бодох хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар орлогыг бага хэмжээтэй гэж үзэж байгаа юм бага дунд те. Одоо төрийн албаагчийн хамгийн доотлын цалингийн зэрэглэх юм бол нэг сая 500 байна. Сая 700 ч болцсон байлгүй. Тэг чин сая 700-аас 500 мянган чөлөөлөөд цаатлын нөгөө сая 200 дээрээ татвар ногдуулнаа 10%-аар ногдуулнаа гэд ингээд яваад байна шүү. Тэгэхээр эн чинь ерөөсөө биднээс яг хэнийг яаж дэмжих гээд байгаамаа гэдэг тэр бодлого дээрээ энэ тооч нь тулгуурлаад эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэйгээ уялдуулах хэрэгтэй.
Ерөөсө чөлөөлөх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн жил тогтооцсноор нь чөлөөлё гэд. Ингүүл илүү илүү бодиттой харагдах гэдэг нь шүү дээ. За өнөөдөр манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. За тэгвэл сарын дундаж салин 2.7 сая төгрөг, за дундаж тэтгэврийн хувьд 848 мянган төгрөг байгаа бол за сарын 500 мянган төгрөгөөр хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөхөөр хуулийн төсөл тусгасан нь ач холбогдол багтай гэж судлаачид үзэж байна. За үндэсний статистикийн хорооны мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэлд үлддэг ажлагчдын тоо 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 835.4 мянга байна. Харин эдгээр хүмүүсийг авж байгаа цалингийн хэмжээгээр нь задлаад харах юм бол 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэд ердөө 9% эзэлж байна. За иргэдийн дийлэнх нь 1.5-аас 2.5 сая төгрөгийн цалинтай байгаа энэ статистик үзүүлэлтэд уялдуулж эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр татварын хөнгөлтийг үзүүлэх нь үр дүнтэй юм а. За ямар нэгэн хувьсах үзүүлэлт биш, тухайлсан дүнгээр хуульд тусах нь жил ирэх бүр хөнгөлтийг ач холбогдлыг нь бууруулна гэдгийг судлаачид сануулж байгаа юм а. Манад ер нь одоо энэ хүн амын орлогын албан татвартай холбоотой асуудлууд маань ер нь бол ихэвчлэн нэрлсэн дүнгээр л гол оруулаад байна л да. Тухайлбал тэр түрүүний ярьсан тэр нөгөө тайлан дээр аваад үзэхэд 400 сая хүртэл төгрөгийг хэрвээ тайлгнаад мэдүүлсэн бол тэрний 10% дээр нь юу байна татварын хувь ногдуулнаа ч гэдэм ингээд яг ердийн иргэдийн хувьд бол бас уншаад ойлгоход жаахан бэрхшээлтэй ийм асуудлуудаар бол оруулсан байгаа. Тэгэхээр ер нь бол яг хөө мэдээж татварын хувь хэмжээг тогтоохдоо уг нь бол бодиттой хувь дээр нь яриад бол зүгээр. Тэгэх юм бол одоо тэр 500 мянга хүртэл хийхээ хооронд одоо тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч гэдэг юм уу тодорхой нэг нэрлсэн утга зааж өгөөд тэрийг тэр нь жил болгон шинжлэгдэж явж яадаг ийм байдлаар оруулаад өгөх юм бол манад иргэдийн хувьд ч гэсэндээ жил болгон тодорхой хувиар орлогод нь бас эерэг нөлөө үзүүлэх ийм үр дүн гарахаар байна гэж харагдана л да. Тэр мэдээж татварын хувь хэмжээ ингээ буураад ирэхээр яаж юм гэхлээрэ мэдээж төсөвдөр бол дарамт үүсгэн үүснэ. А гэхдээ бол биднээс дараагийн алхамд юу хамаарах вэ гэхээр татварын бааз суурьа яаж өргөдөх вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй болно. Ялангуяа энэ далд эдийн засаг дээр байгаа яг энэ нэмэгц suurтгийн албан татвар төлөхгүй байгаа ч гэдэг юм уу эсвэл цалин нийгмийн даатгалын шимтгэлийг одоо хамгийн бага дүнгээр нь төлөөд явж байгаа ч гэдэг юм уу энэ асуудлууд дээр бол бас энэ татварын байгууллагууд ажиллах шаардлага гарах баха. Тэгжээж одоо энэ хөнгөлөлт чөлөөлөлт маань өдөөс зөрж байгаа алдагдлыг эргээд нөхөх боломж нь бүрднэ гэсэн ийм байдлаар харагдана л да. За жил бүрийн 1-р сарын 1-ээс 2-р сарын 15 хүртэл иргэд хувь хүний орлогын албан татварын тайлангаа илгээлж за хууль заасан 9 чөлөөлөлт 12 хөнгөлтийг эдлэх боломж бүрддэг. За үүнээс иргэдийн хамгийн сайн мэддэг нь орон сууц худалдан авсан болон барьсан тохиолдолд авдаг буцаан олголт юм а. За одоогийн хуулиар 6 сая төгрөг байгаа буцаан олголтын хувь хэмжээг улсын хурлд өргөн бариад байгаа хуулийн төсөлд 15 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр оруулжээ. За хэдийгээр иргэдийн авах хөнгөлөлт чөлөөлтийн хувь хэмжээ хуулийн төслөөс харахад нэмэгдсэн юм шиг харагдаж байгаа боловч шалгуур үзүүлэлтийг нь эсэргээрээ өндөрсгсөн байгаа учраас за татвараа төлсөн ч байр авч байшин барьсан иргэд энэ татварт бүрэн хамрагдах боломжгүй болохоор харагдаж байгаа юм а. Монгол улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдаа авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлтийг илрүүлэх бөгөөд хөнгөлтийн дүн заалт тус бүр 15 сая төгрөг хүртэл байна гэж хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ энэ хөнгөлтийг авахын тулд эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдаа авах барихад зарцуулсан хөрөнгө байхаас гадна гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох, нар сайлах газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур дулааны насаас худалдаа авсан зардал байх учиртай. Мөн хотын төвд орон сууц худалдаа авсан бол хөнгөлөлт эдлэхгүй буюу зөвхөн аймаг сум, дагуул хот, нийслэлийн дагуул хот, Багнуур, Багхангай, Налайх дүүрэг, Дэдүгийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдаа авах барихад зарцуулсан хөрөнгө байна гэж хуулийн төсөлд тусгайлан заажээ. Одоо бол хэдийгээр 6 сая ч гэсэн хүн нөгөө өөрийнхөө орлогоор өөрийнхөө авсан дүнгээрээ тэрийг хөнгөлүүлж чадчих шít. А гэтэл одоо бол нөгөө нэг
эрчим хүчний хэмнэлттэй байх, ногоон юунд хамрагдсан байх гэдэг ингээд шаардлага тавиад ирэхээр тэгээд тэр нөгөө 15 соёлч бол тэрэнд орох иргэдийн хэмжээнд хэдвэ гэдэг асуудал чи яригдах байхгүй юу. Энэ дээр бол мэдээж хэрэг тийм шаардлагыг хангасан байшин барих хүн ховорхон болоо явчих байх гэж бодож байгаа. Тэгээд тэр хүн чинь нөгөө орлогоо нотолсон байх хэвээр 15 сая төгрөгийн байшин хөнгөлт эдлэхийн тулд тэр хүн хэдий 250 саяын байшин барих хэвээр барьсан байх хэвээр 250 саяар дундаж айлын байшин одоо яг хамгийн гол нь эн чинь бас ер нь татвар тодорхой тоо тогтоочхоор үн ханшитайгаа уйлдах байгаа байхгүй юу. Одоо сая би хэллээ шүү дээ. Орон сууцны барилгын үн яаж өсөж байна тий? Хэдэн жилийн өмнө ямар үнэтэй байсан одоо эн чинь хэд болоод байна гэдгээс хамаарат энэ чинь асуудал. Тэгээд ногоон зээл ингээд эрчим хүчний хэмнэлтэйгээ ярьчих юм бол энэ одоо барьж байгаа байшингуудад чи яг тийм шаардлага хангасан байшин хэр баригдаж байгаа юм. Тэ? Нөгөө барилгын компаниудтай ингээд нөгөө асуудал чинь зөвхөн иргэний асуудал чинь цаашлаад салбарын асуудал, барилгын салбарын асуудал гэдэг ингээд олон салбарын уялдаатай болоод ирж байгаа байхгүй юу? Магадгүй уялдаатай болохыг засгийн газар зорьсон байж болно шүү дээ. Гэхдээ тэгвэл тэр боломжийг засгийн газар барилгын компаниудаа яаж олгосон юм? Тэрийг эргээд иргэдэн тэрийг яаж хүртээмжлэгээр хэрэглэх юм? Ногоон зээлээ банкуд нь яаж олох юм? Ингээд эн чинь бүр системийнх ингээд тойрог асуудал болоод хувирна. Тэгэхээр тэрийгээ сайн тооцож үзчихээж энэ хөнгөлтийг бодож байгаа. Яг одоо энэ хууль 27 оноос хэрэгжээд ирлээ гэхэд бас нэг тийм одоо энэ хэмжээнд хөнгөлт эдэлж байгаа боломжоо магадгүй манай иргэд эдэлж чадахгүй байх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ манай хувь хүний орлого албантрын философиг гажууд болсон. Ягаад гэвэл тэр маш олон хөнгөлт чөлөөлтөд одоо энэ 2 сарын 15-ны дотор тэр хөнгөлт чөлөөлтөө эдлэх хэрэгтэй. Гэтэл энэ хөнгөлт чөлөөлтийг авах үйл явцыг маш их процессор хүндрүүлсэн. Одоо 7-8 шат дамжаад за ихэнх нь бас тэгээд татгалзаад хайдаг байхгүй нөө хүүхдийн сургалтын мөнгө ч 20 зүйл байгаа ш. Одоо чинь худаг хүртэл гаргасан малчин хүртэл одоо хувийн орлогын чөлөөлөх залт хүртэл байгаа ш. Хүүхдийн сургалтын мөнгө. Гэтэл энэ эрх чөлөөг нь ягаад хийдгүүвэл манайх энэ 92 оноос хойш хувь хүний орлого албантрын ерөнхий философиг ойлгоогүй. Тэгээ одоо буцаагаад энэ орон нутгийн татварч болцсон явж шүүгэн суур татвар байхгүй. Тэгээд хэрвээ хөнгөлт чөлөөлтийг яг нөөтийн буцаалтыг одоо иргэн болгон маань 1.80 төгрөгийн нөөт буцааж явж байгаа ш 4 улирт нэг улирт нь 250 тэрбумыг. Тэгэхэд нөөтийн буцаалтыг авахд таны дансан дээр зүйл ороод ирдэг үстэй. Яг тэрэн шиг гэтэл хувь хүний орлого албантрыг сар болгон танаа нэгтлэн аваад танаас нэг 10% аваад бүртгэд өгöd байгааз өнөөдөр 1 сарын 1 боллоо танаа ажлын нэгтлэн таны жилдээ эдлэх тийм эрх чөлөөгөө шууд өгöd тухайн татврын чинь бараг 70-80% буцаад өгчих хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ процесс маш хүнд шатаар явдаг. Тэгээ энийг өгөхгүй төлөө нь тэмүүлэл манай татврын газарт 30 жил байгаа үе үед байгаа. Тэгээд энийг аль болох өгөхгүй тулд маш их саад бэрхшээл бий болгодог. Энийг л чөлөөтэй өгч. За үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад өрхийн орлогын 60%-ийг цалингийн орлого бүрдүүлдэг. Ажил хийж цалин авч байгаа иргэдийн хувьд сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалыг суутгуулдаг. За төрд өгж байгаа татвар шимтгэлээс гадна инфляц гэх чимээгүй татвар та бидний цалингийн бодит худалдан авах чадварыг бууруулж байгаа. За төрийн албан хаагчдын цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн аж ахуй нэгжүүд ажилтныхаа цалин тодорхой хэмжээгээр нэмж байгаа хэдий ч за энэ нэмэгдэл нь төдийлөн мэдрэгдэхгүй байгаа нь бараа үйлчилгээний үнийн өсөлттэй шууд холбоотой. За инфляц цалин ээлжлэн өсөх энэ үзэгдэл эдийн засагт үргэлжилж байгаа. Энэ үед эдийн засгийн бүтээмжээ нэмж чадахгүй бол татврын бодлогоор иргэдийн орлогыг хамгаалах боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. За тэр дундаа цалингаас сар бүр авч байгаа хувь хүний орлогын албан татврын хувь хэмжээг бууруулах, за хөнгөлөх дүнг нэмэгдүүлэх гэх мэт иргэдийн бодит орлогыг хамгаалах бодлогыг төр хэрэгжүүлэх боломжтойч за өргөн бариад байгаа татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлт нь харамсалтай нь энэ чиглэлд боловсруулагдаж чадсангүй. Үзэгч та бүхэнд улсын их хурлд өргөн бариад байгаа хувь хүний орлогын албан татврын талаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн тарах мэдээллийг энэ удаад таймд хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.